За бүгдэнд нь өглөө өдөр орой минь төргий. Подложи подкаст юм а дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Маш удаан хугацааны дараа. За битээр зүч чиро хоёр битээр хоёлаа эргээд ирсэн байна. За хай зүч. Хай. Одоо олдсонгүй шүү. Хоёлаа Эхлэв сонслоо. шүү. Харин тий. За зүч маань Монголд очсон байгаа тий. Тийм. Тэгээд хоёлаа Монгол Канадагаас анх удаа дугаараа бичиж гинөө. Тийм байна. Тэгж дээ тий. За манай өнөөдрийн сэдв юу вэ зүч? Өнөөдрийн сэдв бол дээрлэхэлт ерөнхий сэдв. Тэр дундаа илүү олжсон сургуулийн өссөн хүүхдүүдийн дээрлэлтийг ярих хаа. Тийм суулаас гаднаас ажлын байрны дээрлэлт гэж байгаа. Гэхдээ тийшээ Тий. их орохгүй байх гэж бодож байна. Тийм, ер нь бол дээрлэхэлт сүүлийн үед бол маш эмзэг сэдвүүдийн маш их яригдаад байгаа сэдвүүдийн нэг болоод байгаа шүү дээ. Хаас агуу ер нь Монгол хэлтгүү маш олон орнуудад ер нь бол дээрлэхэлт олон төрлийн хэлбэрээр асуудал үүсгээд байгаа. Тэгээ энэ дээр бас тэр болчлоо маш их хэмжээний арга хэмжээ хүмүүс бол авч ус чадахгүй. Яаж арга хэмжээ авахад өнгөж л одоо яг авч эхэлж байгаа тий. Тэгэхээр Монголын хэмжээнд ямар хуу байдалтай байна? Ер нь ямар хэмжээнд байгаад байна гэдэг талаар хальт ярив. Тэгээд мөн дээрлэхэлт гэж биднээс үеийнгийн дээрлэхэлт те. Энэ яг юу юм бэ? Ямар хор нөлөөтэй зүйл юм бэ? Яагаад биднээс энэ анхаарлаа хандуулах ёстой вэ гэдэг тухай илүү яаж төлхөө авч хэлцэж хойлооноочийн дугаараар ярив. Тийм. За тэгвэл эхнээс нь зүч биднээс яг энэ дээрлэхэлт bullying те англиар бол за энэ яг юуг яг bullying definition те тодорхойлолт нь яг юу юм бэ? За, definition-ийн хувьд болохоор судлаачид янз бүрийн өөрөөр тайлбар өгч байгаа. Тодорхойлолт өгч байгаа. Гэхдээ хамгийн ерөнхийдөө бол Peter Smith гэдэг судлаачийн 2000 оны өгүүлэл нь 16 онд гаргасан. Миний одоо олж чадсан хамгийн сүүлийн үеийн өгүүлэлээр бол дээрлэхэлт гэдэг нь aggressive behavior буюу ийм догшин зан үйлээ. Тэгээ яадаг догшин зан үйл юм бэ гэсэн чинь хүчний тэнцвэргүй байдал дээр тулгуурлан олон дахин давтагдж байгаа тэр догшин зан үйл юм аа гэж. За энэ нь болохоор догшин зан үйлүүдийн дотор бол хил амаар байж болно, аль эсвэл бие махбодоор байж болно. Тэгээд хүчний тэнцвэргүй байдал гэдэг дотор бол олон хүүхэд нийлж нэг хүүхдийг аль эсвэл том биетэй хүүхдүүд нийлж том биетэй хүүхэд нь жижиг биетэй хүүхдийг аль эсвэл одоо нийгмийн цөөнх гэдэг бүлэгт орж байгаа гişүү хүүхдүүдийг олонход ангид шинээр шилжиж орж ирсэн хүүхэд аль эсвэл өөр үндэстэй угсаатан хүүхэд аль эсвэл өөрөөр хувцсалдаг ч юм уу тиймэрхүү зүйлүүдсэн болж шин зан үйл гарч байгаа тэр хэлбэрийг хэлнэ гэж. Тийм, ер нь бол биднээсээ өдөр тутмын амьдрал ер нь харагддаг. Ерөөдөө хүчний бол тэнцвэргүй байдал бол хамгийн түрүүнд ярих тустай зүйл. Хоёрдугаарт энэ дээр гол нь олон дахин ингээд нэг зүйлийг давтаад олон дахин тэр хүүхдийг дээрлэхэд ямар нэгэн байдлаар сэтгэл зүй болон бие махбодтой хохирол учруулад тэгснээр өөр нь энийг бол тооцогдоод яваад байгаа тийм. За тэгвэл дотроо ямар сая захаас нь дурдлаа тий. Тэгвэл ямар төрлийн буллинг энэ байна. Тэгээд эдгээр буллинг нь ямар хэлбэрээр нь явагддаг тухай. Төрлүүдийг болохоор бас миний судалснаар бол аюул олон янзаар ангилах гэж оролдож л тий. Саяны Peter Smith-ийн өгүүлэлтээр болохоор хамгийн одоо эмзэг байхаар хоёр төрөл нь гэх юм бол хүүхдийн хөгжлийн үйл явц дээр нь тулгуурлан хөгжлийн одоо шатн дээр нь тулгуурлан дээрлэхэлт явагдах гэж. Тэр нь болохоор жишээ нь дүү бусдаас жаахан нийгэм болон академик төвшөндөө зэрэгдэж явж байгаа хүүхдүүд хөгжил нь одоо удаа явж байгаа гэсэн хүүхдтэй. Аль эсвэл биологийн нөхцөл байдлын хувьд бас жижигхэн туранхай хүчгүй сул дорой харагддаг тийм хүүхдүүд. Аль эсвэл бүр disability дээр нь тулгуурлан
магадгүй харааны бэрхшээл, аль эсвэл хэл ярианы бэрхшээл, сонсголын бэрхшээл мэдсэн зүйлүүд дээр нь толгуурлж ингэж дээрлэлд явагдах. Би нэг төрөл. Ерөнхийдөө. За дараагийн нэг том ерөнхий хамгийн эмзэг одоо төрөлт нь бол үндэс ухсаа дээр толгуурлаа. За өмнө нь одоо даангац ус үндэс ухсаа гэдэг рүү би үндэс ухсаа гэж орчуулж болох байх. Identity гэж. Identity бол маш олон төрлийн identity байна тийм. Хүүсийн чиг баримжаа байна. Эсвэл одоо би хичнээн Монголд амьдарч байгаа ч гэсэн тийм өөрийгөө би Монгол гэж мэдэрдэггүй арай өөр одоо угсаатны бүлэг ч юм уу эсвэл хөрш зэрэгэлдээ орноос хурж ирээд Монголд сурж байгаа ч гэсэн тийм багасаа хойш Монголд төрж өсөөг учраас өөрийгөө Монгол гэж мэдэрдэггүй гэдэг ч юм уу тийм. Тиймэрхүү зүйлээсээ болж одоо дээрлэхүүлж байгаа гэсэн ийм хоёр төрөл байгаа юм. Энэ судлаач гаргаж ирсэн бол гэхдээ бас сурагчдаас өөрсдөөс нь асуусан судалгаа байгаа. Тэр нь болохоор 2007 онд нийтлэгдсэн Anne Friesen болон бус судлаач нарын судалгаа. Тэгсэн чинь хүүхдүүд өөрсдөө дээрлэлтийг юу гэж хүртэж хүлээж авдаг вэ? Яагаад хүүхдүүд нэг нэгэ дээрлэхдэг вэ гэдэг тэр ийм ангиллууд гаргаж ирсэн байна. За нэгдүгээр ангиллын төрлийг гаргаж ирсэн байна. За нэгдүгээр болохоор одоо дээрлэлтэнд өртөж байгаа хүүхдийн надад байдлаас болж дээрлэгдэг. За дээрлэлтэнд өртөж байгаа хүүхдийн зан үйлээс нь болж бас дээрлэгдэг. Магадгүй одоо нөгөө хичээлийнхаа сургуулийн ангийнхаа хамгийн хойно суучаад хүүхдүүдтэй нэг юм ярьдаггүй. За introvert гэж хэлж болохоор хүүхдүүд аль эсвэл одоо хичээлдээ маш сайн учраас одоо бусад хүүхдүүдэд янз бүрээр хэлүүлдэг. Тийм. Аль эсвэл одоо гадаад байдал гэдэг дээр нүдний шилтэй бол аль эсвэл толгойн хэлбэр, биеийн хэлбэрийн янз бүр бол янз бүрээр хувцалдаг бол тийм янз бүрээр гэдэг нь одоо ингээл сургуулийн нийтлэг бишээр арай өөрөөр байх гэдэг тэр зүйл. За тэгээд дээрлэгч байгаа хүүхдийн өөрсдийнх нь одоо характер гэж байна. Угаасаа ийм дээрлэгдэг хүүхдүүд байдаг гэдэг ийм байдлыг үсгэсэн. За тэгээд дөрөвт нь болохоор нийгмийн нөхцөл байдал, social background. Өмнөх нөгөө 16 оны өгүүлэл дээрээс ярьсан шиг анаас ирсэн ямар одоо амьдэрдэг үү, аав ээж нь юу хийдэг үү гэх мэтчлэн маш олон төрлөөр social background болж байгаа дотор тийм. За ийм нэг дөрвөн ангиллыг бас гаргасан байна. Тэгэхээр ерөөдөө буулгад өртөж байгаа хүмүүс нь ийм эдгээр ангиллалд энэ хамаарагдаа тэгээ илүү ер нь буулгад өртөх магадлал өндөртөө байж байгаа гэж хэлж байгаа юм шүү дээ. Тийм. Яг уулын өөрөө ямар хэлбэртэй байж болох уу гэдэг дээр бол надаа юу байхгүй. Гэхдээ хамгийн ерөнхийд нь болохоор хэл амаар болон бие махбод. Тэгээ одоо энэний 3 дугаар одоо баг англи гэж хэлж болохоор юм нөгөө social media платформудаар нэг дээрлэгдэг. Гэхдээ тэр бол одоо бас адилхан хэл амаар гэдэг рүүгээ орох болов гэж бодож байна. Тийм, энэ дээр бас би хэдэн судалгаанууд харсан. Тэгэхээр ерөөдөө миний энд харсан судалснаар бол би бол энд 4 хуваасан бол олсон. За тэгээ эхнийх нь бол тодорхой мэдээж physical bullying буюу бие махбодоор тэг ямар нэг охирол учруулж тэг давтан охирол учруулсан. Тэрийг бол physical bullying гэж хэлээд байгаа. Physically тухайн хүүхдээ биеэр нь зодддаг ч юм уу ямар нэгэн байдлаар биед нь охирол учруулж байна тэг. Дараагийн нь болохоор verbal bullying буюу ингээд хэл амаар доромжлох тэг. Сая чинь хэлсэнчлээ. Хэл амаар доромжлох тухайн хүүхдээ ямар нэгэн байдлаар тэг ямар нэгэн нэрээр дууддаг ч юм уу тэг. Тиймэрхүү байдлаар энэ болохоор verbal bullying болоо явчихж байгаа. За гуравт дахь нь чиний бас хэлсэнчлэн сайн social media буюу cyberbullying байгаа. Тэгээ cyberbullying болохоор cyberbullying гэж явна. Тэгээд онлайнаар тийм ямар нэгэн байдлаар онлайнаар худлаа мэдээ их түгэх ч юм уу эсвэл тухайн хүүхдээ ямар нэгэн байдлаар онлайнаар бөөндөө доор нь очиж
муухай комментууд бичдэг ч юм уу тий. Эсвэл чиний зургийг ямар нэг муухай зургийг чинь авангуудлаа энийг тараана гэж сүрдүүлдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар ер нь cyberbullying бол бас явагддаг байгаа. За гурав дахь сонирхолтой юм нь юу байжсэн бэ гэсэн relational aggression гэдэг нэг тийм төрөл байсан. Энэ маш сонирхолтой бөгөөд ер нь бол маш их анзаарэгддэг байсан хэлбэрүүдийн нэг. За энэ болохоор юу юм бэ гэсэн чинь бүлэг хүүхдүүд тухайн хүүхдийн одоо нийгмээс тусгаарлах, нийгэмдээ оролцох ямар ч боломжгүй болох тийм буллингийн хэлбэр гэж харгасан. За энд яадаг вэ гэхээр жишээлбэл тий наадах ч ёстой ийм муухай юм хийцэн гэсэн ш та нас тэрэндээ битгий нийлээрэй ч гэдэм ба. Анги дотор ихэд practice донд айгүй юмрх юмнууд явдаг тий. Хитэ том анги дотор мэдээж нийгэм энэ хүм болгоно practice хуваагддаг. Гэхдээ зарим нэгэн practice орж чадаагүй хүүхдүүдэд энэ нэг practice нэг хүүхэд нь жишээлбэл ямар нэгэн байдлаар асуудал үүсгэсэн байх юм бол нөгөөтг нь цаашаага худлаа rumors тараадаг ч юм уу тий худлаа үг яриа тараагаад тэнгуут нь бусад бүх хүүхдүүд жинхэнэ үнэн чанарыг мэдэхгүй бэжиж энэ хүүхдэд дургу болдог ч юм уу. Өөрөө юу хийснэ ч мэдэхгүй хүн болгоно тэр хүүхдэд дургу болоод эхэлнэ гэсэн. Ингэснээрээ энэ хүүхдэд яасан байх нь нийгэмд ямар нэгэн байдлаар оролцох чадваргүй болоод бусдаа ярихаасаа айдаг тэг ямар нэгэн маш их хэмжээний хохирол сэтгэл зүйн болон сэтгэл зүйн маш их хэмжээний хохирол ерөөд учруулж байгаа. Ийм нэг ерөөдөө төрлүүдэд хуваасан тийм байна. Саяны дөрөв дэх төрөл төр бол одоо дийлэнх дээрлэхэлт хамгийн их гарч байгаа насны бүлэг бол хүүхдүүдийн нэг 7-8 9-р анги багш байгаа юм судалгаанаас харахад. Тэгээд ахлах анги руу орох тусам доошоогоо урууддаг те дээрлэхэлт арай бага хэвээр. Тэгэхээр яг тэр үед хүүхдүүд бол peer group-ээс ангийнхнаас хамт олонноос өөрийгөө хинбэ гэдгээ олж авч одоо ойлголтоо төлөвшүүлдэг байтал тийм боломжгүй болгоод ирж байна гэдэг чинь хөнгөлт одоо яаж нөлөөлөх вэ гэдэг нь бол өсөөлөгдөж байгаа хэрэг тийм. Тэгээд одоо бүхэл амьдралын аимшигтай шүү дээ. Тийм. Амьдралынх нь хамгийн том хэсэг хамаг цаг хугацаа өнгөрүүлж байгаа хэсгээс нь ингээд өөрийг нь outcast тийм. Гадна шүү гэж харагдав. Тийм нь бол ерөн сэтгэл зүйн хувьд бол маш том дарамт болж ирнэ гэсэн. Хүүхдийн тухайн хувьд бол ямарч belonging тухайн нөхцөл байдал өөрийгөө нэг хэсэг гэж авч үзэхгүй нэг ч өөр бол маш хэцүү. За тийм. За тэгээд цаашлаад саяных дээр бас нөгөө нэг 40 саянд хэлсэнчлэн яг энэ дунд ангийн ахлах ангид орох тусам ерөнхийдөө харьцангуй бага хэвчтэй тий. Тэгээ ер нь хамгийн их бол ер нь дунд анги тэгээ ахлах ангид яг орж эхэлж байгаа үед бол юу байдаг? Явагддаг гэж хэлээд байгаа. За тэгэхээр энэ дээр маш сонирхолтой нэг судалгаа бас байгаа. Энэ maturation principle гэж байгаа. За энэ үед бас яасан бэ гэсэн чинь personality биднээс өмнөх дугааруудаас ярилцчихсан Big 5 гэдэг personality type-ууд байгаад байгаа шүү дээ тий. 5 ерөөхдөө spectrum энэ 5-аас хамаарат хүн болгон энэ их бага хэмжээгээр байдаг гэсэн тухай ярьж байгаа. За тэгсэн чинь тэр дунд биднээс за agreeableness байгаа тий. Тэнгүүтээ neuroticism гэж байгаа. Extroversion гэж байгаа. За тэгээд conscientiousness гэж байгаа. За тэгээд хамгийн сүүлийнх нь юу вэ? Extroversion agreeableness. Ocean. Хамгийн сүүлийнх. Юу үлдсэн бэ? Би яаж тацсан бэ? Хэлснүүд. За openness, conscientiousness, extroversion, agreeableness and neuroticism, openness гэсэн байна шүү дээ. За тийм энэ 5 маань бол байгаад байгаа. За тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь дунд ангийн хүүхдүүдээ бүгднээр судлаа хийсэн байна. Тэгээд энэ big 5 trait ер нь энэ хүүхдүүдтэй энэ 5 төрлийн trait-үүд маань ер нь бол насан турш хүмүүс ямар шүү байна. Ер нь teenager үеийн хүмүүс ер нь ямар шүү байна гэдэг тухай харсан юм байна. За тэгсэн чинь openness буюу бусдаа нээлттэй байх байдал, conscientiousness ерөөдөө emotional regulation өөрийгөө тэ хэр хянах уу эсвэл хэр ямар нэгэн зөв дүгнэлт хийх үү decision making тэ хийх үү гэдэг дээр яасан зүйл. Extroversion, agreeableness гэдэг бусдын хүлээн зөвшөөрч чадах уу эсвэл бусдаа нээлттэй харилцаж чадж гэнэ үү гэдэг эдгээр болохоор сайн зан чанарууд хэсэг байгаа. За харин нөгөөд болохоор neuroticism буюу энэ нь өөрийнхөө сэтгэл зүйг хэр контролдож чадах вэ тэ өөрийгөө өөр нь emotionally хэр сайн контролдож чадах вэ доктортой байж чадах уу гэдэг тал дээр neuroticism бол байгаад байгаа. За тэгсэн чинь
энэ teenager буюу өсвөр насны хүүхдүүд дээр эднүсийг харсан чинь бүх энэ сайн чанарууд openness, conscientiousness, agreeableness, extroversion гэх энэ бүх сайн чанарууд нь бүгдээрээ доошо унсан байгаа. 5 наснаас ахуулаад зэрлэгийн наснаас ахуулаад тухайн хүүхэд нь бага ингээд дуусгаад гэсэн яг шилжилтийн нас руу орж хуйд хүний бүх гормоны өөрчлөлтүүд гардаг. Тэ гормоны өөрчлөлт. Дээрээс нь биднээс identity-г олоход энэ үед маш их зүйл тохиолдож байдаг. Тэгээд энэ үе судалгаанууд харсан чинь энэ бүх сайн чанарууд нь унсан байгаа. Тэгээ яасан бах нөгөө талд харсан чинь neuroticism буюу энэ муу чанар, муу trait нь болохоор энэ teenager үед хамгийн ихээр өсдөг trait болоод байна. За тэгэхээр яасан байх нь биднээсээ хэлдэг штеп. Энэ өсвөр насны хүүхдүүд л өстой барьж идэх гээл ээж автагаа барьж идэх гээл өстой ээж аваагаа барьж идэх өөрийгөө том хүн болсон гээл янз бүрийн болохгүй зүйл хиймээр санагдаал тий. Тэгсэн яасан байх нь тэр нь болохоор энэ гормоны өөрчлөлтөө тэр тусмаа personality-д өөрчлөлт гарч байгаа тий. Биднээсээ хувь хүний өөрчлөлт гарч байгаад маш ихээр холбоотой байгаа даа. За тэгээд бас нөгөөтэйгөр биднээс дээрлэхэлтэй энэ яагаад холбогдож байгаа вэ гэхээр биднээс энэ conscientiousness, openness, agreeableness буюу энэ хэсэг нь болохоор юутай хамгийн чухал гэхээр нөгөө хүнийг илүү ойлгох, empathyтэй болохоор айгүй чухал холбоотой байгаа. За тэгээ нөгөө талаа neuroticism буюу энэ нь ихсээд ирэнгүүтлээ биднээс ямар нэгэн байдлаар хин нэгэн чиний дургүй үйлдэл гаргах юм бол тэрийг tolerate хийх буюу төвчээр ер нь бол илүү алдагдаад эхэлж байгаа. Тэгэхээр яасан байх нь биднээс эмпати илүү буураад тухайн хүнийг ойлгох чадамж нь илүү буураад илүү өөрийнхөө байх гад илүү хичээгээд ирдэг гэх юм уу тий. Тэгснээрээ emotional regulation-ыг чадахгүй байна гэдэг чинь дээрэс нь ямар нэгэн байдлаар хин нэгэн дургуйч өргөх юм бол илүү abusive, aggressive байдал тухайн хүн тийм догшин тий уралсан зам байдал гарах chance нас боломж нь ихсэн ч гэх юм уу тий. Тиймэрхүү байдлаар энэ personality гормоны өөрчлөлтүүд болохоор teenager-ууд хамгийн их нөлөөлдөг учраас энэ үед бас bullying манаас ихсэн гэсэн тийм бас нэг хандлага бол ажиглагдаад байгаа. Сонирхолтой зүйл. Саяны empathy-тэй холбоотойгоор энэ 2010 онд Cook болон бусад судлаач нарын хийсэн судалгаа яг дээрлэлттэй холбоотой хамааралтай байж болох хүчин зүйлсийг гаргаж ирсэн байгаа юм. Тэрэн дээр болохоор нийт 153 бие даасан судалгаан дээрээс мета анализ хийгээд үзэхэд 2007 оноос 2006 оны хооронд 30 жилийн хугацаа. За тэгэхэд за энэ яг дан ганц бас хамаарал биш одоо predict хийх буюу ямар хүчин зүйлүүд дээрлэлт нэмэгдүүлэхэд одоо нөлөөлж байж болцсохгүй байна вэ гэдэг таамгийг гаргадаг шинжилгээ, статистик шинжилгээ. Ингээд үзэхэд дээрлэгдэх хүүхдүүд ерөнхийдөө externalizing behaviors буюу одоо хууль дүрм зөрчдөг эсвэл бусдыг дээрлэхдэг эсвэл ерөнхийдөө тогшин ширүүний заатай хүүхдүүд байна гэсэн байна. Эсвэл анги танхим 50 хамгаалан бусдын 50 хамгаалан байдлыг алдагдуулдаг хэмжээтэй. Ерөнхийдөө шинж чанар нь бол угаасаа ийм байна. За дээрэс нь эмпати чадвар сул. Гэхдээ эмпатигийн дотор нь ангилах юм бол зарим судалгаанууд нь яасан байна гэсэн чинь affective empathy гэдэг чадвар нь маш сул. Тэрний юу гэсэн үг юм бэ гэхээр бусдын мэдрэмжийг давхар мэдэрдэг тэр чадварыг адилж байна. Нөгөө талдаа болохоор cognitive empathy буюу танин мэдхгүй эмпати нь болохоор тийм ч сул биш гэж байна. Тэгээд cognitive танин мэдхгүй эмпати гэдэг нь юу юм бэ гэхээр зөв хүмүүс юу мэдэрч байж болох вэ гэдгийг толгой дотроо бодож чаддаг. Ер нь юу мэдрэх вэ гэдгийг нь бол мэддэг гэсэн. Гэхдээ юу мэдэрч байгааг мэднэ гэдэг нь мэдэрч байгааг мэдэрнэ гэсэн үг биш байна л тийм. За тэгснээр ерөнхийдөө бол нийтлэгээрээ яадаг вэ гэсэн чинь ёс зүйн disengagement болдог. Moral disengagement гэж. Суртахууныг одоо ерөнхийдөө бол тоодоггүй гэсэн үг тийм хүндэлдэггүй гэж ойлгох түүнээс хол байхаа гэж байна. За ийм одоо зүйлүүд байсан байна. Тэгэхээр эдгээр энэ хүчин зүйлүүд нь эдгээр одоо конструкцууд нь дээрлэлттэй одоо хамааралтай ажээ гэж. Тийм байна. Тэгэхээр ер нь sanitary affective empathy энэ хараад ер нь бусдын оронд өөрийгөө тавьж тэр тухайн одоо энэ хүүхдийн оронд би байсан бол яаж надаа мэдрэгдэх вэ гэдэг ерөөхдөө сайн
мэдэрч чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Нөгөө когнитив нь болохоор бус хүүхд би ингэх юм бол тэр хүүхдэд муухай мэдрэмж төрнө гэдэг нь бол ер нь бол мэдж байгаа гэсэн үг шүү дээ. Тэ. За тийм. За тэгэхээр ерөөхдөө иймэрхүү байдлаар дээрлэхэлт гэдэг зүйл нь ийм олон төрөл байдгийн байна. Тэгээд ийм дээрлэхэлт нь ер нь ямар маш олон зүйлээс хамааралж хэн дээрлэхдэг хүүхэд болж хуурж гин хэн ер нь дээрлэхүүлээд байна гэдэг нь болохоор маш олон факторууд байгаа, маш олон зүйл нөлөөлж байгаа тий. Тэгэхээр үүнийг бол маш задлж олон талаас ер нь харж ярилцах нь илүү чухал. Зөвхөн ганц зүйлийг барьж аваад энээс болоод дээрлэхэл дүүсээд гэсэн зүйл бол байхгүй. Тэр нь бол маш олон хүчин зүйл бол байж байгаа. За тэгээд би саяхан бас нэг Монголд ер нь тий дээрлэхэлтийн ямархуу байгаа гэдэг судалгаанууд байдгийм үү гэд ер нь харлаа. Тэгээд тэгсэн чинь ийм нэг судалгаа боллоо. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас гаргасан тийм Улаанбаатар хотын бүх дүүрэг 8 аймагт амьдарч буй 12-оос 18 насны 4264 хүүхэдтэй хийсэн судалгаа байгаа юм байна. Тэгсэн чинь хамгийн аимшигтай нь юу байсан бэ гэдэг тэгсэн чинь энэ хүүхдүүдийн 82.8% нь үеийнгийн дээрлэхэд өртөж исэн гэсэн хариулт гарсан байгаа. Тэгэхээр энэ бол бүр дийлэнх олонхоос хамаагүй ихтэй бүр 80% гэдэг чинь ерөөд бараг ихэнх хүүхдүүд нь болохоор явраа нэгэн байдлаар дээрлэхэлд өртөж исэн гэсэн судалгаа гарсан байгаа байхгүй. Тэгэхээр 10 хүүхдүүдийн 8 дээрлэхэлд өртөж гинэ гэдэг чинь яагаад биднээс энэ сэдвийг одоогийн хамгийн том асуудлуудын нэг болоод байгаа юм бэ? Тэгээ мөн түнчлэн цаашлаа биднээс энэ амиа орлох гэдэг зүйл бол яагаад ийм өсвөр насны хүүхдүүдэд хамгийн их байгаад байгаа юм бэ? Яагаад биднээс энэ зүйлийг хамгийн чухал авчиж ярилж эхлэх ёстой вэ? Маш олон ярьж эхлэхэд байгаа. Гэхдээ бүр илүү энэ дээр ярьж эхлэхээсээ илүүтэйгээр мөн энэ дээр яагаад арга хэмжээ авч эхлэх ёстой вэ гэдэг дээр бол өнөөдөр тэгээд ер нь энэ сэдвийг бид нэр сонгосон байгаа. Тэгэхээр энэ ерөөхдөө судалгааг харчаад бол би ерөөхдөө бол иймэрхүү зүйлбэр уг нь бол expect бол хийж ирсэн. Гэхдээ 80% гэдэг бол энэ бол маш аимшигтай. Үүн дээр юу гэж бодож байна зүч? Тийм ер нь одоо юу гэж бодсон гэсэн чинь ясах хэцүү асуулт. Тийм ер нь бол хүндхэн л санагдаж байгаа юм л да. 80-80% гэдэг бол тэгээд бид нар одоо сошиал медиа дээр зарим хүмүүсийн хэлж байгаагаар бол одоо ил болоод байгаа болохоос биш сүүлийн үед бол нэмэгдсэн зүйл байхгүй гэж зарим хүмүүс хэлж байгаа. Тэгэхээр 80 өмнө хэд байж чаад 80 болсон гэдэг тэрийг бас мэдэхгүй байна. Гэтэл ямар ч үсэн 80% гэдэг чинь бид хоёрын саяны хэлээд байгаа нөхцөл байдлууд Монголын хувьд маш түгээмэл байх магадaltaй байна л гэж харуулж байна. Одоо харин энэ 80% дээрлэлд өртөж байгаа 80% хүүхдүүд маань сэтгэл зүй болон бие махбодын хувьд ямар хохирол учирдсан бэ гэдгийг ойлаа ярьсан үед одоо жинхнээсээ гэж бодогдох байх. За тэгээ. За тэгвэл ер нь энэ сэтгэл зүй болон бие махбодоор охирол авсан хүмүүс ямар өөрчлөлт гардыг тэгээ сэтгэл зүйн хувьд мөн тэгээ тухайн хүүхдэд ер нь өөр ямар өөрчлөлт гардаг тухай ярьж эхлэе. За үүн дээр зүч эхлүүлв үү? За надад байгаа судалгаан дээрээс би хамгийн түрүүнд шууд хэлмээр байгаа нэг үргэлж бол энэ 2010 онд хийгдсэн Vanderbilt болон бусад судлаач нарын хийсэн судалгаагаар бол psychiatric disorder буюу сэтгцийн эмгэгээр эрт насандаа өвчлөх магадлал нэмэгдэж байна гэж байна. Хэрвээ хүүхэд хин нэг дээрлэхжсэн бол аль эсвэл хин нэг дээрлэхүүлж исэн бол. За энэ л одоо миний хувьд хамгийн том эффект тийм нөлөө юм шиг санагдаж байна. За мэдээж нөгөө яг дээрлэхүүлэх үйл явцанд буюу тэр 10 жилдээ ангидаа сурж байгаа тэр үйл он цаг хугацаа өдөр болгоо одоо маш хүнд хэцүү санагдаж байгаа байх. Гэхдээ урт хугацаанд бид нэр харах юм бол түүнээс болоод аль эсвэл өөр бусад хүчин зүйлүүдийн нийлбэрээс болоод гэр бүлээсээ эцэгхээсээ ах эгчээсээ сэтгэл зүйн тэр хүнд гэмтлийг аваагүй байтал өөр нэг ангид очиж сурсныхаа улмаас тэр хүүхдүүдийн дээрлэхдэг хүүхдүүд
магадлалаараа одоо очиод дэрэгдэн очихоос аргагүй баснасаа болоод сэтгцэн эмэгтэй болох магадлал нь нэмэгдэж байна гэдэг бол одоо яагаад болох зүйлсүүдтэй нэг штэ тий. Яагаад тий гэж одоо бодохоор энийг зүгээр ингээд нэг бүсэн бид нэр байхгүй болох ёстой гэдэг рүү чиглэхээр тэгж санагдсан. Тэр бол тийм шүү. Ер нь тий зүгээр сургуульд сурах гэж эрдэнэ боловсрол эзэмших гэж очиод өөрөө цаашаага насан туршдаа учрах тийм тий сэтгцэн эмгэгтэй болох магадлал нь өснө гэхээр өөрөө бол амжилттай зүйл шүү дээ. Сургууль өөрөө хамгийн аюулгүй орчин байх хэвээр сурч боловсрох орчин байх хэвээр. Тэгэхээр энэ ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн болон бие махбодын гэмтэл тухайн хүүхэд учруулах орчин байж гэнэ гэдэг чинь аюултай орчин болцсон байна гэдэг чинь өөрөө бол тухайн хүүхэд нэгдүгээр тэр сургуульд явах дургүй болж эхэлнэ. Тухайн хичээл сурлагадаа муудаж эхэлнэ. Цаашлаад энэ яаж нөлөөлөх вэ? Бид нөөс хичээл сурлагадаа муу хүүхдүүд чинь цаашаага их сургууль сурах хүсэлтэй байх уу? Эсвэл цаашаага бүр яах вэ гэдэг. Ер нь амьдралынхаа ер нь цаашдын том алхмуудад нь хүртэл нөлөөлөх тийм олон өөрчлөлтүүд гараад эхэлж байгаа юм л да юм жижигхэн. Энийг л жижигхэн зүйл гэж авч хүлээж авах ёсгүй юм байна. Ер нь бол амар олон хүмүүс биднээс жижигхэн зүйлийг хүлээж аваад идэг. Гэхдээ одоо ер нь ингээ харах юм бол цаашаага маш том зүйл нөлөөлөх боломжтой зүйл учраас биднээс одоо энэ дээр яг маш том зүйл гэж хүлээж аваад болохоор арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй байгаа тийм. Тэр нөгөө psychosocial асуудлууд сэтгцэн эмгэг гэдэг дотор ерөнхийдөө юу гэлээд байна нөхөр жоохон задлах юм бол эргэлтэнд өртөж байгаа хүүхдүүд depressed эсвэл psychosomatic complaints буюу сэтгц бие махбодын уялдаа тэр үүссэн зөвөрүүд тийм. За аль эсвэл ямар нэгэн эм мансууруулах бодисны хамаарал. За тэгээ хамгийн сүүлд нь одоо хамгийн хүнд хэцүү нь амиа орлох сэтэл үйлдэл хийх хүртэл ингэж хүүхдүүдийг төлөвлөж байгаа. За урт хугацаантай бол насан туршийн хойноо нөгөө сэтгцэн эмгүүд болон депрессүүд за дээрэс нь өөртөө итгэх итгэл маш доогуур насан туршийн хүн олох болон abusive relationships орох магадлал нь нэмэгдэж байна гэж. Тийм. Тэгэхээр эндээс юу н хараад ахттай энэ хүмүүс emotional regulation бол маш асуудалтай болоод ирж байгаа. Өөрийнхөө эмоциг өдөртөр чал дээр асуудалтай. Дээрээс нь маш их хэмжээний төрмөөсөө болоод стресс ер нь бол орж байгаа шүү дээ. Стресс орсон байгаа үед биднээсийн frontal lobe буюу уртлын тархины урд хэсэг маань ерөөдөө ажиллагаа нь бол алдагдаад эхэлж байгаа. За энэ хэсгийн ажиллагаа нь алдагдаад эхлэх нь яасан бэ гэхээр frontal lobe маань болохоор prefrontal lobe маань гэдэг болохоор тархины урд хэсэг маань бүх зөв шийдвэр гаргах биднээсийн тий одоо ямар нэгэн байдлаар арх уух ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар drug хэрэглэх ч юм уу тий харт амих янз бүрийн зүйл хэрэглэхийг биднээс бойлч болохгүй гэж хэлдэг зүйл маань байгаа даа. Зөв шийдвэр гаргах. Тэгэхээр энэ хэсэг маань стрессээс болоод унтарчаар нөгөө хүмүүс маань буруу шийдвэр гаргах магадлал нь маш ихээр өсөд эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр түрүүн сайн нээсэнчлээ энэ маш хэмжээний drug abuse тэгээд буруу relationship орох ч юм уу буруу хүнийг зөв танихаа бойлдог ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар маш олон асуудлууд үүсч эхлэдэг байгаа. За тэгээд үүнээс хацуу би бас хэдэн судалгаанууд харсан Оксфордын сургуулиас хийсэн судалгаан дээр харсан чинь энэ буудлыг өртөж байгаа хүмүүс болохоор self esteem, self image буюу өөртөө итгэл өөрийгөө харах тийм байдал нь болохоор маш их негатив буюу тийм муухагаар илүү хардаг болж эхэлж байгаа гэсэн. За тэгэхээр мэдээж буулын хийж байгаа хүмүүс бол буул хийж байгаа хүүхдээ бол тий дээрлэж байгаа хүүхдээ бол муухагаар байж болох муухагаар л хэлнэ. Тэнгүүд цаашлаад нөгөө хүүхд мань яаж би үнэхээр л ийм муухай юм байна гэдэг тэрэнд сүултээ итгээд эхэлдэг. Тэгэхээр яасан байх нь вэ? Энэ маш олон зүйлийг олон талаас нь тухайн хүүхдэд хэлээд хахаар би угаасаа л ийм болохоор тий энэ болохоор миний л буруу юм байна, ийм байгаа. Ямар ийм амьдралаар яасан миний л буруу юм бэ. Өөр ямар нэгэн тэр буулдж байгаа хүмүүсийн буруу биш. Энийг өөрийгөө internalize хийх буюу би өөрөө л юм байгаа болохоо намайг хүмүүс буулдж байгаа юм байна гэж байгаа. Тэгснээрээ яаж вэ? Энэ хүмүүсд нь цаашаага илүү
хөгжихтэй илүү одоо хүсэл эрмэлзэлтэй болох шин зүйлс идэх өөрийгөө илүү хөгжүүлэх гэдэг тал дээр болохоор асуудал болоод. Яагаад гэвэл би угаасаа л юм байна. Би эндээс угаасаа өөрчлөлтөж чадахгүй мэн гэсэн үзэл бодол сууч байгаа гэсэн үг байхгүй. Тэр нь болохоор хамгийн аюултай зүйл байгаад байгаа. Ялангуяа энэ тийнейжер өсвөр насны үед болохоор өөрийгөө хин гэдгээ олох үе дээрээ өөрийгөө юм муухай өнөр төсөөлөөд өөрийгөө олсон хүний муухай өн гэд мэдэл авчих юм бол цаашаага энэ хүн маань ямар болох вэ гэдэг нь болохоор маш их асуудал хэцүү зүйл байгаа даа тийм. Санийх дээр бас нэмээд нөгөө дээрлэгч байгаа хүүхдүүдэд өөрсдөд нь мөн сөрөг нөлөөллөд харагдаж байгаа. Сөрөг одоо үр дагавар. За жишээ нь саяны хамгийн сүүлийн судалгаан дээрээс сүүл хэлдэг судалгаан дээр бол гэмт хэрэгт орооцолдох магадлал нь 4 дахин ихсдэг. Тэр нь болохоор 20-30 насны хооронд гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдэх магадлал. За дээрэс нь бусад хүүхдүүдтэй харьцуулахад сургуулаа хаях магадлал нэмэгддэг. За аль эсвэл зэвсэг биедээ авч явах магадлал бас нэмэгддэг. За мөн зодон зохион хийх, бусдад сөргөөцөлдөх асуудал нэмэгддэг. Тэгээ үр дүнд нь эргэн тойрны хүүхдүүд нь өөрсдөөс нь дайжиж эхэлдэг. За найзгүй одоо болж ихнэ л гэсэн үг тийм. За хар тамхи мансуурлах бодисын хэрэглээ нэмэгддэг. Сургууль руу хандсан сөрөг хандлагатай байдаг. Тэр нь улам нэмэгддэг. За тэгэд мөн өөрөө одоо дээрлэгч байгаа хүүхэд боловч мөн депресс төртөх сэтгэл зүйн дистресст орох тэгээд за ийм одоо үр нөлөөнүүд үр дагавар байна оршиг байна гэсэн. Тийм саяных дээр ингээд харах юм бол тэгвэл энэ хүүхдүүдийг яг ямар зүйлс, ямар хүчин нөлөө энэ хүүхдүүд нөлөөлөөд энэ хүүхд цаашаага бусдыг дээрлэгдэх хүн болж хувираад байна гэдэг дээр анхаарал хандуулж эхлэе те. Яагаад гэвэл юм болгон шалтгаантай байдаг байгаа. Энэ хүүхд зүгээр төрхтөө тийм бусдыг дээрлэгдэг болж төрнөсөн зүйл байхгүй шүү дээ. Тухайн үед ямар нэгэн орчин, ямар нэгэн зүйл нөлөөлсөн байж таараа те. Тэгэхээр тухайн хүүхд тэгвэл ямар зүйлс эдгээр хүүхдүүдэд нөлөөлж байгаа гэдэг тал дээр ярив. За түрүү энэ дээр хальт зүч дурдсан би эхний нэг зүйл нэрээр individual factors буюу тухайн хүний хувь хүний онцлог, тухайн хүүхдийн хувь хүний онцлог дээр бас нөлөөлсөн зүйл. Энэ болохоор генээр дамжиж ирсэн төсөөд гэж яриад байгаа. За тэрэн дээр яасан бэ гэхээр зарим хүүхдүүд болохоор neuroticism буюу neuroticism юу өндөр хүүхдүүд байдаг, antisocial behaviorтэй тиймэрхүү юм хүүхдүүд бас байдаг. Энэ болохоор генээр дамжиж ирсэн тий. Тэгэхээр энэ яасан бэ гэхээр цаанаасаа төрлийн тийм жоохон aggression өндөр тий. Жоохон тийм догшин ер нь уур цааштай төрлийн хүүхдүүд гэж байдаг байгаа. Тэгэхээр энийг бага наснд нь зөв чиглүүлж тухайн хүүхдийг энэхүү эмоцо яаж зөв дарж чадах вэ? Эсвэл яаж зөв илэрхийлж сураагүй хүүхдүүд болохоор энийг зүгээр энгийн илэрхийлж байгаа гэж өөрөө бодоод бусдыг дээрлэхэж гаргадаг байж болно. Яг тэгвэл энэ хүүхдүүд хинч тухайн хүүхдэд зөв гаргахыг илэрхийлэхийг хинч зааж өгч байгаагүй. Тийм болохоор энэ хүүхд маань өөрөө мэдэхгүй учраас өөрийнхөө гаргаж байгаа байгалийн эмоцоор л бусдад гаргаж чадаа. Тэрэн дээрлэхэд болж хувирчаад байгаа тий. Тэгэхээр энэ бол баш нэг том анхаарах зүйлстэй асуудлуудын нэг байгаа даа. За үүн дээр нэмэх зүйлс байна гэж. Өөр ямар нэг хүчин зүйл, ямар хүчин зүйлс. 2013 онд хийгдсэн мөн 70 судалгаан дээр би дасан судалгаан дээр хийгдсэн 1970 оноос 2012 оны хоорондох судалгаанууд гэсэн. Лирея болон бусад судлаач нарын судалгаагаар бол гэр бүлийн хүчин зүйлүүд юу байна вэ гэж судалсан байгаа юм. Хүүхдийг бүлийн хийхэд дээрлэхэд хүүхдүүдийг дээрлэхэд гэр бүлээс нь юу нөлөөлж байна гэж. За тэгсэн чинь дулаан тэгээд authoritative parenting гэж. Authoritative parenting. За би энийг бусад parenting стайлууд андуурчих гэдэг. Тэгэхээр гэлс эргээд санаатах юм. За ямар ч байсан юм дулаан гэр бүлийн уур амьсгал эцэг эхийн сургууль хүмүүжүүлэх арга барил нь яаж ийнө гэхээр хүүхдийг уулын хийхгүй байх магадлалыг нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр үүнтэй эсрэгцээд хүүтэн хөндий харилцаатай
тийм гэр бүлүүд бол магадлалыг илүү нэмэгдүүлж байна гэсэн үг тийм. За authoritative гэдэг нь болохоор яг асуудлынхаа хувьд бол итгэж найдаж болохгүйц зан үйлийг бол хэлж байгаа маань. Тэгээ authoritative parenting гэдэг бол илүү нээлттэй, чөлөөтэй team parenting style-ыг хэлж байгаа маань. Хэрвээ энэ дээр одоо би буруу шуулаа тайлбар хийсэн байх юм бол authoritative хэр жоохон ер нь хүүхдээ контроллох гэдэг тиймэрхүү эцэг эхчүүд юм уу гэсэн үг гэж болж байна. Тэгж ер нь ойлгоод байна. Тийм ерөөдөө хүүхдийнхаа өмнөс бүх шийдвэрийг гаргадаг ч юм. Ер нь одоо нэг классик Аз зэгчүүд байдаг шүү дээ. Хүүч ингэх ёстой, тэгэх ёстой. Тэгээ өгнөөс нь гарах юм бол ямар нэгэн байдлаар шийтгэл хүлээдэг тийм байна. Харин би үеийнх нь утгаас нь бодсон чинь тийм шүү мөртлөө. Ага харсан чинь өөр юм гараад ирэх нь гайхал шүү дээ. Тийм байна. Тэгвэл би эхний нөгөө дулаан уур амьсгал гэдэгтэйгээ холбоотой шууд энэ үгнийг орчуулгыг нээлттэй сайхан байх хэрэгтэй гэж бодчихлоо. Гэтэл үгүй байна. Тэ илүү чиглүүлсэн, командлсан байдлын зааж чиглүүлэг дээр суурилсан тийм сургамжлах parenting одоо юу гэдэг. За хүүхд хүмүүжүүлэх тийм гэр бүлийн орчин тийм эцгийн аргаар л. За тэгсэн чинь үүний хэрэглээд тийм дулаан уур амьсгал. Дулаан уур амьсгал ер нь бол сайн гүйцэж чадахгүй гэсэн үг шүү дээ тийм. За үүний эсрэгээр болохоор үл хойшоох болон хүүхдийг хүчирхийлэх гэдэг энэ хоёр зүйл гэр бүлд байх юм бол эцэгээс асар хамгаалагчаас хүүхдэд ирж явах юм бол хүүхдийг дээрлэх болон дээрлэлтэнд өртөх аль альныхаа магадлалыг маш хүчтэйгээр нэмэгдүүлж байгаа. Ийм үгдэн байсан байна. За нэмээд overprotection буюу хит их хамгаалах гэдэг зүйлийг одоо асар хамгаалагч нь хийж байгаа бол хүүхдийг дээрлэлтэнд өртөх магадлалыг нэмэгдүүлж байгаа. За яагаад вэ гэдэг дээр болохоор судлаач нар таамаг төвшүүлэхдээ энэ нь ямарваа нэгэн асуудлыг давж гарах coping skills буюу тэдгээр чадваруудыг нь хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлж өгч магадгүй гэж хүүхдийг хит их хамгаалаад бусдад одоо харилцаанд оруулахгүй байвал тийм. За дээрэс нь эцэг байна гэдэг өөрөө тийм амархан ажил биш шүү дээ тийм. Ямар ч хүн эцэг болсон байж болно. Тэгэхээр эцэг байх чадвар бас эцэгчүүдээс шаардлагатай. Тэгэхээр эцэг их байхад сургаж байгаа тэр support бас дэмжлэг байхгүй байх юм бол тэгээд дээрэс нь supervision буюу зааварчилгаа, guidance байхгүй байх юм бол энэ нь хүүхдийг тэр гэр бүлийн хүүхдийг дээрлэх болон дээрлэлтэнд өртөх аль альных нь магадлалыг мөн дахиад нэмэгдүүлж байгаа. За ийм одоо гэр бүлийн хүчин зүйлүүд байсан. Тийм байна. Тэгэхээр нэг өсөндөө хүүхдтэй сайн анхаарал тавьдгүү те. Хүүхдээ ерөөсөө анзаардгүү, юу болж байгааг нь анзаардгүү. Тэгээ ямар нэгэн байдлаар өөрсдөө тийм abusive behavior гаргадаг. Тэгээ өөрсдөө ямар нэгэн байдлаар бусдыг хил хамаар доромжилдог ч юм уу. Эсвэл өөрсдөө ямар нэгэн байдлаар эцэг эхчүүд бусдад ямар нэгэн байдлаар бие махбодын гэмтэл очруулдаг ч юм уу. Эсвэл өөрийг нь ямар нэгэн байдлаар бие махбодын хувьд хүчтэй шийтгэл өгдөг ч юм уу. Эсвэл сэтгэл зүйн хувьд маш их хэмжээний дарамттай шийтгэл өгдөг ч юм уу тий. Тийм байх юм бол хүүхэд бол мэдээж хүүхэд би 10 жил байхдаа монгол хэлний багш байдаг байсан. Тэр багш нь байнга хэлдэг зүйл маань юу байсан бэ? Хүүхэд бол гэр бүлийн тойл гэж биднээс амар их хэлдэг байсан. Тэгэхээр энэ дээр судалгаанууд дээр гэсэндээ ажиглагдж байгаагаар ерөнхийдөө гэр бүлийн орчин нь ямар нэгэн байдлаар бие махбодын маш их хохирол учруулдаг, сэтгэл зүйд маш их хохирол учруулдаг байсан бол тухайн хүүхэд хамгийн их цагийг өнгөрөөж байгаа газар нь болохоор гэр бүл болон сургууль шүү дээ тий. Тэгэхээр бага наснд бол тэр туснаа дунд наснд бол гэр бүл бол хамаагүй илүү их байж байгаа. Тэгэхээр энэ үед тухайн огт маань хамгийн модель болж байгаа тий үлгэр дуурайл авч байгаа хүмүүс нь эцэг чинь тийм зүйл үйлдэл гаргах юм бол мэдээж тухайн огт цаашаа бусад хүмүүст арцтаа тийм л зүйл гаргах гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бол эцэгчүүд маань анхааралтай байх хэрэгтэй гэж бол. Тэгсэн чинь дангац бас эцэгчүүд асар хамгаалагч биш. Siblings bullying гэдэг зүйл peer bullying-аас хамаагүй илүү өндөр гарцтай байдаг, prevalence өндөртэй байдаг гэдэг судалгааг 2015 онд Walk болон бусад судлаач нар 12
судалгааны үр дүн нэгтгэхэд харуулсан байгаа юм. За тэгсэн чинь юутай холбоотой байж болохоор байна вэ гэсэн чинь parenting сургууль мөжүүлэх чанартай аав ээжтэй бас нэгдэл холбогдчихж байгаа юм л да. Одоо хоёр болон хүнээс дээш хүүхэдтэй байна гэдэг тэр хүүхдүүдийн хоорондох харилцааг хэрхэн нэг хайрлж инэрсэн сайхан сэтгэлтэй байлгаж өсөх вэ гэдэг чинь бас өөрөө дахиад нэмэлт ухаан шаардаад эхэлж байна шүү дээ. Нэг хүүхдийг өсгөх хүслүүдээр хоёр хүүхдийн хоорондын харилцааг бас зохицуулах шаардлага үүсэх гэж үсэх нь. За тэгээд энэ ах дүүнэрийн нэг дээрлэхэлт нь peer bullying магадлалыг нэмэгдүүлдэг. Тэр дээрлэхсэн хүүхэд өөрөө хүүхдүүдийг дээрлэх магадлал нэмэгддэг. Дээрлэхүүлж байгаа дүү аль эсвэл ах эгч бас өөрөө тэгээд сургууль дээр найз нөхдөдөө дээрлэхүүлэх магадлал нь нэмэгддэг юм байна. Тэгэхээр ер нь бол бас хамгийн анх тэр хүүхдийг дээрлэх аль эсвэл бусдад дээрлэхүүлэх нөхцөл нь гэр бүлээс хүртэл ингээд ах дүүнээс нь ирж ирсэн байх магадлал байна гэсэн. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг биднээс маш олон ярьдэн штэ. Хүүхэд юм чи угаасаа юм ойлгохгүй. Тэгэл хажууд нь хамаагүй үйл яриа гаргадаг ч юм уу тий. Тэгсэн чи биднээс нэг infancy гэдэг хичээл дээр хүүхдийн development хөгжлийн тийм хичээл үзчихсэн юм. Тэрнэр тэгсэн чи яасан гэдгсэн чи хүүхэд одоо биднээсийн зөв ямар нэг үйлдэл гаргаж байгаа, буруу ямар нэг үйлдэл гаргаж байгаа гэдгийг хүүхэд хизээнээс ахуулж юу н анзаарч ойлгодог болдог гэсэн судалгаа байхгүй юу. Тэгсэн чи тэрэн дээр яасан бэ гэсэн чи судалгаа нь ямар судалгаа байсан бэ гэхээр хоёр чихмэл тоглоом байгаа. Хоёр чихмэл тоглоом. Тэгсэн чинь нэг чихмэл тоглоом нь болохоор цүнхийг онгойлгох гээд ядаж байгаа. Цүнхийг ингээ онгойлгох гээд. Тэгсэн чи цаанаас нэг өөр чихмэл тоглоом хурж ирэнгүүтлээ онгойлгоход нь туслаад хамтдаа ингээд онгойлгоод тэгээ баярлж байгаа тийм дүр зурагтай. Ингээд хоёр чихмэл тоглоом ингээд байж байгаа. За тэгсэн чи дараачийн өөр юунд нь яасан бэ гэхээр кондишнд нь яасан бэ гэдгсэн чинь нэг чихмэл тоглоом нь дахиад цүнхээ онгойлгох гэж байгаа. Тэгсэн чинь нөгөө чихмэл тоглоом хурж ирэнгүүтлээ нөгөө онгойлгоч цүнхэн дээр нь очиж суучдаг. Туслахгүйгээр суучдаг. Тэгсэн чинь хүүхдүүд энийг хараад аль нь илүү ингээд юу яаж байна вэ? Тэ the positive reaction үзүүлж байна. Эсвэл negative reaction тэ negatively үзүүлж байна гэдгийг ханзаарсан байна. Тэгээд тэгсэн чинь хүүхдүүд 6 сартай хүүхэд заяа. 6 сартай хүүхэд энэ дээр яраа нэгэн байдлаар judge хийж чадж байгаа байхгүй. 6 сартай хүүхэд аль нь зөв бэ, аль нь буруу үйлдэл вэ гэдгийг ерөөдөө бол харах чадамжтай болсон байдаг гэсэн. Тэгэхээр хүүхд 6 сартаагаас ахуулаад таны ямар үйлдэл гаргаж байгаа, өдөр тутмдаа юу хийж байгаа бүгдийг бичээ дахин дотроо суулгаад явж идэг гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн хажууд ямар үйлдэл гаргахаа маш сайн бодохгүй байх юм бол таны хүүхд бол тухайн зүйлсүүдийг бичиж аваа таны өөрөө ч мдээгүй багт нь муу хүн болж өсөх магадлал бол ихсэж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр гэр бүлийн хүчин нөлөө ямар чухал юм бэ гэдэг бол эндээс биднээс харж болж байна. За тэгвэл үүн дээр нэмээд бас нэг сонирхолтой зүйл юу байсан бэ гэхээр энэ дээр peer influence буюу бусад ойр орчмыг хүрээлж байгаа найз нөхдүүд нь болохоор бас энэ дээр хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол бас тодорхой зүйлсүүд нэг яагаад вэ гэхээр тийнейжер үедээ биднээс нийгэмд байр сууриа олох гэж хичээж байгаа юм. За тэгээ нийгэмд байр сууриа олох гэж хичээж байгаа үед яасан бэ гэнгүүт биднээсийн би ч гэсэн өөрөө тухайн үед байсан санаж байна. Ингээ найз дунд байр сууриа ол, найзууд дунд практик дунд байр сууриа олно гэдэг нь бол өөрөө маш чухал зүйлсүүдийн нэг байдаг шүү дээ. Тэр үед андууд тий тэр дундаа толгойлогч гээл амар маш олон зүйл ер нь болдог. Тэгэхээр тэр дунд байр сууриа олно гэдэг нь өөрөө маш чухал зүйл. Тэгэнгүүт тухайн бүлэгт байж байгаа ямар нэгэн байдлаар байр сууриа дээшлүүлэхийн тулд бусад хүмүүсийг дээрлэхдэг ч юм уу тий бусад эсвэл тухайн хүмүүсүүд нь дээрлэх тухайн хүмүүстэй нийлэхийн тулд чи өөр хүмүүсийг заавал дээрлэх шаардлагатай болдог ч юм уу эсвэл тухайн хүмүүсийн дургу хүмүүстэй чи хүчээр дургу болох ёстой гэдэг ч юм уу тий иймэрхүү байдлаар peer influence гэдэг зүйл нь өөрөө бас айгүй тухайн хүмүүсд булли болохт нь аюух нөлөөлөд байгаа. Энэ дээр бас анхаарах хэрэгтэй. За тэгээд тийм иймэрхүү байдлаас бол маш олон зүйлсүүд тухайн хүүхдэд бусадыг дээрлэхт нь бол аюух нөлөөлөд байгаа. За үүн дээр нэмэх зүйл юм. Нэмээд жоохон гэр бүл сургуулийн орчноос халих юм бол судлаач нар юу бол анзаарсан байна уу гэхээр хөршийн нөхцөл байдлыг хөршийн энэ амьдшаа газрын онцлог бас хүүхдүүдэд нөлөөлж байна уу гэдэг харсан байна. Нөлөөлөх биш.
дээрлэлт болон дээрлэхүүлэлтийг нэмэгдүүлэх магадлал байна уу гэж харсан байна. За тэгсэн чинь яасан бэ гээд хартал энэ яг судалгаан дээр энэ судалгаан дээр яг хөршийн талаар бол тусад нь салгаж үзээгүй маань. Бас л яг анги болон сургуулийн орчин нөхцөл байдлын тухай илүү зөвлөж авч үзсэн байна. За гэхдээ ямар ч байсан нөгөө хэлчихсэн санаа нь хаана амьдарч байгаа, ямар соёлтой тэгээ дээрэс нь сургууль хаана байрлаж ийн вэ гэдэг бас өөрөө тухайн сургуульд явж байгаа хүүхдүүдийн тархац өөр бусад зөндөө хүчин зүйлүүдэд давхар нөлөөлөлтэй. Гэхдээ тэр нь яг шууд шалтгаан болно гэж хэлж мэдэхгүй ч гэсэндээ магадлалыг нь одоо нэмэгдүүлж халдсал бууруулж явах юм боломж байгаа гэдгсэн. Тиймээс бид нэр шууд хүүхдийг ямар сургуульд явуулах, ямар ангид оруулах, ямар багшийн доор аваачих, ямар удирдлагатай байх гэдэг дээр нь шалтгааныг зоогоод ингэхгүй байчих юм бол хүүхд чинь хин нэг дээрлэхгүй аль хин нэг дээрлэхүүлэхгүй гэдэг хэвээр баталгааг хэлж чадахгүй. Тийм. Саяны бол зүйлсүүд л ерөөхдөө ийм зүйлсүүд хүүхдийг тийм болоход нөлөөлж болохоор байна гэдэг л зүйлсүүд байгаа шүү дээ. Тэгэхээр ийм зүйл болсноор тухайн танаа хүүхд бол хүүхд дэрлэгдэх болно гэсэн тийм абсолют яг тийм юм бол байхгүй. Тухайн хүүхдүүд маш олон зүйлс зэрэг нөлөөлж идэг. Тэгэхээр эдгээр олон зүйлсүүдээс болоод бүх юм учир шалтгаантай. Тэгээд ийм олон зүйлсүүд хоорондоо нийлээд тухайн хүүхдийг дэрлэгдэх болоход нөлөөлөд гэж бол сая л ярьлаа тийм. За тэгвэл хоёлоо юу ярьлаа. Тэгвэл ямар зүйлс хүүхэд дээрлэхдэг хүн болгож хувиргад юм бэ? Ямар зүйлс болохоор тухайн дээрлэхүүс хүүхдүүд бол болдгийм бэ гэдэг тухай ярьлаа шүү дээ тийм. Тэгвэл одоо хоёлоо юу яа? Тэгвэл энэ зүйлсүүдээр ямар арга хэмжээ, ямар зүйлс ерөөдөө дээр анхаарч чадах юм бол бидний сэтгэл зүсийг багасгах боломжтой вэ гэдэг тал дээр ярьж эхлэе. За үүн дээр зүч. За энэ дээр болохоор би чамайг илүү сонсъё. Тэгээд дараад нь За тэгээ. За тэгвэл түрүүний ярьсанчлаа биднээс bullying behavior буюу хүдээрлэхэлдэг зүйл нь хаана ямар их гараад байна вэ гэсэн чинь сургуулиуд тэр тусмаа сургуулиудад нь тийм явраа нэгэн байдлаар тийм дүрм журам байдгүй. Хин нэгэн хүүхдийг дээрлэх юм бол чи ийм байдлаар хариуцлага хүлээнэ гэсэн тийм тодорхой заасан дүрм журам байхгүй. Тийм сургуулиудад хүүхэд явраа нэгэн байдлаар илүү магадaltaй байна гэсэн тийм судалгаа гарсан байна. За тухайн сургууль нь тэр дүрмийг гаргахтаа сургуулиудад харсан байна л да ангилсан байна дотор нь. За нэг сургуулиуд нь болохоор яасан бэ гэхээр тухайн сургуулиуд нь болохоор тийм policy буюу тухайн хүүхдүүдийн эсрэг ямар арга хэмжээ авах уу эдгээр зүйлсүүд нь болохоор дээрлэхэлтэнд хамрагдана гэсэн тодорхой зүйл байхгүй сургууль байсан юм. За нөгөө сургуулиуд нь эсрэгээрээ ямар байсан бэ гэдээ харсан чинь энэ сургуулиуд нь болохоор дээрлэхэлт гэдэг нь ийм зүйлсүүд орноо. Ийм зүйлс хэрвээ та ямар нэгэн байдлаар харсан байх юм бол эсвэл ямар нэгэн байдлаар өөрөө өртсөн байх юм бол та ямар ийм хариуцлагуудыг хүлээнэ гэсний бүр ингээд тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр таны гаргаж байгаа ямар үйл гаргавал дээлтгэлтэй юм гэдгийг нэгдүгээр тухайн зүйл маш тодорхой зааж өгсөн байгаа. За хоёрдугаарт яасан бэ гэхээр тухайн хүүхдүүдэд хэрвээ ийм үйлдэл гаргах юм бол ийм хариуцлага хүлээнэ. Ийм psychological буюу бие болон сэтгэл зүйн хувьд хохирол нөгөө хүүхдэд нь учирна гэсэн маш товч биш бүр дэлгэрэнгүй бөгөөд тэгэж ингээд зааж өгсөн байгаа аахгүй. Тухайн дүрм журам сургуулийнхаа бүх орчноор 0-д ороо зогсоход хүртэл ингээд яг уртлынх нь одоо биднээс зөвхөн соёлтой бүдээс далдвар соёлтой байдаг гисгийнхаа тиймэрхүү зүйлс дээрээ хүртэлтэй буллинг бол хизэж төвчж болохгүй зүйл юм а. Хэрвээ та эдгээр зүйлсийг анзаарсан байх юм бол заавал хин нэгэндээ ярилцаж багштай ч юм уу хин нэгэндээ харилцахыг хичээгээрэй. Заавал хэлээрэй гэсэн тиймэрхүү лооцонгууд таасаахан байж өгдөг юм ба тийм сургууль болохоор хамаагүй нөгөө сургуультай харьцуулах юм бол энэ буллинг дээрлэхэлт нь болохоор хамаагүй бага байна гэсэн тийм судалгаа гарсан байгаа. За нөгөө талаар яаж ийн вэ гэсэн чинь эцэг болон
багшийн хоорондын харилцаа бол бас энэ дээр маш чухал нөлөөтэй байгаад байгаа. За биднээс ямар нэгэн байдлаар эцэгчүүд ихэвчлэн ямар суултал ажиглагддаг вэ гэхээр миний хүүхд сургуульд явж байгаа. Сургууль ингээд бүх хариуцлагыг үүрэхээр үлдээгээд ингээд сургууль руу ингээд ямар нэгэн асуудал гарах юм бол бүх зүйлийг тоохгоод байдаг зарим эцэгчүүд. Өөрөөсөө ингээд ямар нэгэн хариуцлагаас бол хүүхдээ одоо шил ямар нэгэн байдлаар хичээлдээ муу байх юм бол багш нь муу эсвэл ямар нэгэн байдлаар өөр зүйлийг буруудах гад байдаг ч юм уу тий. Тэгвэл нөгөө талд ингээ харангууд эцэгчүүд өөрсдөө хүүхдтэйгээ цаг гаргадаг. Хүүхдээ ямар нэгэн байдлаар сургуультаа харьцдаг мөртлөө сургууль бүх хариуцлагыг оноогоод өөрөө хариуцлагаас болтох гад байдаг. Тэгсэн чинь энэ үед яасан бэ гингүүд сургууль дээр болж байгаа үйл явцыг эцэг хэн ямар ч зүйл мэдэхгүй. За тэгсэн чинь сургууль дээр болж байгаа зүйлийг сургуулийн багш нарын ч гэсэндээ хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар анхаардаггүй. Тийм болохоор сургууль дээр болж байгаа зүйл эцэг хэн ч мэдэхгүй, багш нарын сайн мэдэхгүй болохоор эцэгч мэдэгдэхгүй. За тэнгууд яасан бэ гэхээр нөгөө дээрлэхүүлээд байгаа хөх дээрлэхэд байгаа хүүхдийг эцэг хинч мэдэхгүй багш нь аль нь ч хинч мэдэхгүй яваад байгаа. Тэгэхээр хинч мэдэхгүй яваад байгаа болохоор хинч ямар нэгэн байдлаар хариуцлага үүрэхгүй яваад байгаа. Тэгэхээр нэгдүгээр биднээс багш нарыг ийм тренинг програм ямар нэгэн сургалтанд хамруулах хэрэгтэй байгаа. Энэ дээрлэхэлтэй холбоотой сэтгэл зүйн чи иймэрхүү яаж мэддэг болох вэ тий тухайн хүүхдийг анзаардаг болох вэ тий энэ хүүхдэд ямар шим шийдлийг илэрч чинь за энэ хүү шим шимдгийн тухайн хүүхд дээрлэхэд өртөж байгаа гэсэн шинж тэмдэг юм байна шүү. За тэнгүүд дээрлэж байгаа хүүхдийг хараад багш нар ямар нэгэн байдлаар за энэ хүүхдүүд ямар нэгэн байдлаар дээрлэхэд хийж ах магадлалтай хүүхд юм шүү багш нар мэддэг болох хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл энэ бүх зүйл болохоор гэрийн орчноос гадуур сургуулийн орчин маш их явагдаж байгаа учраас сургуулийн орчин хэн хамгийн хяналт тавьж чадах вэ гэхээр биднээс багш нар хамгийн сайн хяналт тавих чадвартай байгаад байгаа. За үүнээс асуу биднээс тухайн хүүхдүүдтэй энэний талаар хичээл орох хэрэгтэй байгаа. Тухайн хүүхдүүд дээрлэхэл гэж юу гэдэг мэдэхгүй явж байгаа болохоор хэзээ ч хинж мэддэхгүй яваад байгаа. Хаанаас тусламж авахаа бас мэдэхгүй яваад байгаа болохоор тухайн хүүхдүүд хаана яаж хандхаа мэдэхгүй яваад байгаа. Тэгэхээр нэгдүгээр биднээс тухайн хүүхдийн дээрлэхэл гэж яг юу юм бэ гэдгийг биднээс хичээлэн сургалтын бүр тийм зүйлдээ оруулаад бүх хүүхдүүд үүний талаар мэддэг байж бүх хүүхдүүд үүний эсрэг зогсдог болж чадна. За үүний эсрэг зогсдог байлаагаа түүний хойноос нь цусалтай үзвэл хаашаа яаж мэддэгдгийг заахгүй байх юм бол тухайн хүүхдүүд бос зогслоо гэд өөрсдөө тэр дээрлэхтийн хохирогч болоод байна. Тэгэхээр тухайн хүүхдүүдийг яаж хамгаалах вэ? Ямар нэгэн байдлаар ямар шат дараатаагаар хүнд яаж хандах вэ гэдэг нь тодорхой байж эдгээр хүүхдүүд маань цаашаа арга хэмжээ авах тийм боломж нэгдэж байгаа. Тэгэхээр энэ сурагч багш гэр бүлийн харилцаа гэдэг зүйл нь болохоор өөрөө маш том тийм нэгт холбоотой байж бүгдээрээ хамт өмнөд төлөө босч тэмцэж энэ дээрлэл гэдэг зүйлийг биднээс багасгахад бол хувь нэмрээ оруулах гэдэг тийм. Яг тийм. Саяны хэлдэг тухайн хүүхэд өөрөө дээрлэхүүлсэн гэдгийг хэлэх тэр итгэл найдварыг юу нэмэгдүүлж байна вэ гэхээр боловсролын салбарт сэтгэл судлалын боловсролын салбарт ч юм уу сургуулийн уур амьсгал гэдэг ойлголт байгаа. School climate гэдэг зүйл. Тэр уур амьсгал яг сургуулийн түвшиндээ нэг байж болно, аль эсвэл анги дотор бас нэг байж болно. Аль нь байгаа. Тэр уур амьсгал эерэг сайн дулаахан итгэл нэгэндээ итгэж болдог, нэгэндээ тусалдаг, нэгнийг хайрлж инэрдэг байх тусам хүүхэд хэрвээ хинэгэнд дээрлэхүүлсэн бол түүнийг хэлэх тэр итгэл нь дагаж нэмэгддэг судалгаанууд. Дагаж нэмэгддэг биш уучлаарай гурлж. Хэлэх магадлалыг нь нэмэгдүүлж байгаа. Бүрт гарсан байгаа. Тэгээд мөн сургуулийн уур амьсгал эерэг байх тусмаа тухайн сургуулах peer bullying буюу үе тэнгийнхний дээрлэхэлд бага байдаг. Ийм сөрөг хамаарал олон судалгаагаар татдаг шаардж байна. Гэхдээ энэ нь аль нэгнийгээ одоо нэгнийхээ шалтгаан батдаг гэсэн үг шүү. Зүгээр энэ сөрөг хамаарал. Тэгэхээр энэ сургуулийн уур амьсгал гэдэг. Тэгэхээр сургуулийн уур амьсгалыг хэн бүрдүүлж байна гэвэл багш болон сургуулийн ажилчид, сургуулийн удирдлага, тэгээ хүүхдүүд гэдэг эдгээр хүчин зүйлүүд л орж ирж байгаа. Тэгэхээр энэ уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд энэ гурван одоо бүрэлдэхүүн хэсгээр ажиллаж ийж бид нэр энэ эерэг уур амьсгалыг бүрдүүлэх боломжтой хаа гэж бодож байна. Тийм. Тэгээ сүүлээд бас нэг маш сайшаалтай зүйл юу болж байгаа гэхээр сургууль болгоныг сэтгэл зүйчтэй болох тийм шаардлага тавигдаад эхэлсэн байгаа. Тэгээ энэ бол ерөөхдөө үүний хойноос хийж байгаа нэг том алхмуудын нэг гэж хэлж болно тий. Сургууль дээр өмнө нь одоо жишээлбэл ямар нэгэн байдлаар дээрлэхэд өртсөн бол багш эсвэл сургуулийн менежер дээр очиход тийм хоёр сургууль гэдэг гэж байгаа. Тэнгүүд энэ дээр ямар асуудал гардаг вэ? Нэгдүгээр багш нь хичээлтэй холбоотой багшаас айгаад хүүхдүүдээс очдөг тий.
Тиймэрхүү бас асуудалтай. Тэг сургалтын менежер гээд бас ингээ харангууд тухайн сургалтын менежер дандаа амар хүмүүс. Миний ингээд сэтгэлд ингээд хоногшож байгаа дандаа ингээд айгу хатуу амар хүмүүс ингээд байгаад байгаа байхгүй юу? Ямар нэгэн байдлаар өөрийнхөө тийм зүгээр очоод ярих гэлтгүү бүр ингээд тийм хувийнхаа нандин зүйлсийг ярина гэдэг бол баг боломжгүй тийм хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр сургуулийн сэтгэл зүйч байснараа хүүхд очоод иймэрхүү зүйлсээ ингээд санаа зовхгүйгээр ярих тийм орчныг бүрдүүлээд өгж гинэ гэдэг нь өөрөө тухайн хүүхд цаашаага ярих магадлалыг ерөөхдөө ихсгэж ийн л гэсэн үг байгаад байгаа тийм. Аха. Аха. Тий. Аха. Тийм. Тэгэхээр саяны ерөөхдөө чиний яриад байгаа хүмүүс нь өөрсдөө сургуулийг тэгж эрүүл аюулгүй орчин байлгах ёстой хүмүүс нь өөрсдөө энэ үеийн ихний дээрлэлт буюу одоо ингээд зүр насан турш хүмүүс нь ингээд сургуулийн насны хүүхдийг дээрлэж гин гэсэн үг шүү дээ. Тэр бол бие мах бодвол сэтгэл зүй хил амаар дарамжны сэтгэл зүйд маш том хохирол учруулна. Саяны физикли тий буюу бие махбодыг гэмтэл учруулж байгаа гэж. Эдгээр зүйлсүүд нь тухайн хүүхдэд ямар хэмжээний хохирол учруулж байгааг ингээд харахаар үеийнхийнхэн байтугай тэрийг очиж ярина гэхээсээ илүү давхар очиж ярьснараа баг нөгөө хүмүүстэй дахиж давхар дээрлэхүүлээд тэгэхээр энэ ямар аимшигтай орчин байсан гэдэг одоо ингээд анзаарч байгаа байхгүй юу тий. Тэр үед одоо ингээд дээрлэхэд нүртдэг байсан хүүхдүүд ямар тусламж хинээс яахаа ингээд ойлгохгүй явж одоо ч хүртэл ийм орчин маш олон газар стил байсаар л байгаа ах. Тэгэхээр энд нэг том зүйл нь сургуульд сэтгэл зүйчтэй болж байгаа нь маш чухал. Яагаад сэтгэл зүйч гэдэг хүн бол энд нэгдүгээр энэ хүүхдүүдэд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж байгаа. Хоёрдугаар сэтгэл зүйч болохоор цаашлаад энд хүүхдтэй ингэж өөрсдөө холбогдож чадахгүй байх юм бол сэтгэл зүйчээр дамжуулж эдгээр багш болон сургалтын менежертэй хоорондоо холбогдоод тэгээ цаашаа ямар нэгэн зүйлсийг интервеншн тэ үйл ажиллагаа явуулах арга хэмжээ авах бол боломж нь бол нэмэгдээд эхэлж байгаа. За үүн дээр төч нэмж хэлэх зүйл байна уу? За тэгээд зөөр.
Тийм тэгээд өөр ямар нэгэн байдлаар сонирхолтой үүнтэй холбоотой судалгаа хин нэгэ олвол эсвэл бит хоёрын саяны ярьсан зүйл нэцаах өөртөө сонирхолтой судалгаанууд байх юм бол маа Discord орч юм уу эсвэл ямар нэгэн Discord-од нэгдээд биднээсээ хуваалцаарай. Тэгээд тэнд хэдүүлээ discussion хоорондоо ярилцаж болно. Тэгэхээр та бүхэн тийм судалгаалсан биднээсээ Discord дээр ярилцаад хамтдаа үнийг ярилцъя. Тэгээд хин нэгэнд ямар нэгэн байдлаар дээрлэхэд өсөж явах юм бол хизээч битгий дугаа байгаарай. Хизээч үүний эсрэг зогсдог хин нэгэн байгаарай. Бусдыг ойлгодог нэгэн байгаарай. Бусдыг ямар нэгэн байдлаар сайхан энерги түгээдэг нэгэн байгаарай гэж хүсье энэ дугаараар. Тэгэхээр бүгдээрээ үүнийг төлөө хамтдаа хичээж энэ асуудлыг шийдвэрлэж чадах болохоос биш нэг хүн хичээгээд, нэг тал хичээгээд, нэг багш хичээгээд, нэг гэр эцэг хэн хичээгээд болж чадахгүй. Тэгэхээр биднээс өөрсдөө тухайн сурагчид өөрсдөө тухайн багш нар өөрсдөө тухайн сургуулийн захиаргаа өөрсдөө эцэг бөөндөө хамтдаа нэгдэж сэтгэл зүйч нар хамтдаа нэгдэж үүний эсрэг зогсож иж биднээс энэ маш том асуудалтай эсрэг зогсно гэхээс биш биднээс тус тусдаа хоорондоо тус тусдаа тэмцээд бол үр дүнд хүрэхэд бол маш хэцүү. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа нийлээд үүний төлөө хичээцгээе гэж уриалж байна. За тэгээд за яа. За тийм. Тэгээд энэ үрээд манай өнөөдрийн дугаар төгсөж байна. Тэгээ та бүхэн энэ хүртэл сонссон бол бүгдэнд нь баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар эргээд уулзцаая. За бай.